Манай иргэд бол ер нь энэ угаарын хордлогын ямар шинж тэмдэг байдгийг анхан шатны ямар тусламж үйлчилгээ үзүүлэх талаасаа бол бас эрүүл мэндийн яам болон эмнэлгийн байгууллагууд бол маш их сурталчилгааны зүйл хийж байгаа. Тэгэхээр энэнд бас уншиж танилцж нэлээ мэдлэгтэй болох хэрэгтэй байна. Тэгэхээр эхний ээлжинд угаарын хийн хордлогын анхны шинж тэмдгүүд байдаг. За энэ нь бол толгой өвдөх, бөөлж, дотор мухай болох, за бага насны хүүхдүүд бол суулгах, ханиад хүрчлээ юу да гэмээр ийм шинж тэмдгүүд гардаг. За мөн дайвах, тэгээд цаашдаа бол ухаан балардах гэсэн ийм шинж тэмдгүүд гардаг. Тэгэхээр ийм шинж тэмдэг гараад ер нь угаарын хийд өртлөө гэсэн ийм үед бол хамгийн ихэд бол гэр орон орчин тэр байгаа газараасаа бол гарах хэрэгтэй. Гараад аль болохоор хүнийг хажуу тийш нь харж хэвтүүлээд тэгээ чэйжийн хэсгийг бол ил гаргаж за толгой болон чэйжний хэсэгт бол бүлээн хүйтэн ийм жин тавих. За тэгээд мөн арьс салстаар нь бас арчиж хорыг гадагшлуулах. За мөн бас боломжтой бол тэр хүн ярьж чадчихвэл аль болох бүлээн шингэнийг уулгах. Тэгээд хүнийг ер нь унтуулахгүй байх. Тэгээ хамарт нь спирт ямар нэгэн гэрт байгаа гаварч байж болно. Ер нь үнэртэй ийм хурц үнэртэй зүйлээр бол үнэртүүлж тэр хүнийг унтуулахгүй байх. За мөн амийг шүлд сэлс гэдгийг цэвэрлэж цаашаа хилээ хазчихгүй байх. Ямар нэгэн бөөлж юм уу тийм бөөлцсөний улмаас амьсгалын замыг бөглөрөх байдлаас нь хамгаалах. За чэйжин дээр нь дарах. За шаардлагатай тохиолдолд бол бас хиймэл амьсгал үзүүлэх, зүрх судасны дэмжлэг үзүүлэх, массаж хийх зэрэг ийм байдлыг үзүүлээд маш хурдан эмнэлэгт хандах хэрэгтэй. Бол бид нар энэ 103 манай эрүүл мэндийн байгууллагууд бол бэлэн тусламж үйлчилгээг бол маш яаралтай үзүүлж байгаа. За угаарын хийн хордлогын хувьд бол ер нь жил болгон гарч байгаа. Сүүлийн жилүүдэд өсөх хандлагатай байгаа. За ингээд сүүлийн 2 жилийн байдлаар үзэхэд бол 500 гаруй хүн бол угаарын хордлогонд бол өртсөн. За энээс нь бол 200 гаруй нь бол эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан. 8 хүний амь нас эрсдсэн ийм зүйл байдаг. Тэгэхээр угаарт бол голтууд төлөв бол гэртээ угаарт нь за мөн машин дотроо за мөн гараж гэх хэмжлэн ийм битүү газар угаартах явдлууд бол нэлээд сүүлийн үед бол нэмэгдэж байгаа. Ийм учраас манай иргэд бол энэ эрүүл мэндийн байгууллагуудаас өгч байгаа зөвлөмж зөвлөгөөнийг бол амьдралдаа хэрэгжүүлж ажиллах шаардлагатай байна.